Сайн байцгаана уу? Disruptor-оос 7 хоног бүр хүргэдэг технологийн мэдээллийн тойм эхэлж байна. Биднийг дагаарай. Энэ удаагийн дугаараар хиймэл оюун ухаан бол зүгээр нэг автоматжуулалт биш, харин таны бизнесийн хоёр дахь нисгэгч болж байна. Энэ нь давтагддаг ажлуудыг хийж, ухаалаг зөвлөгөө өгдөгч, эцсийн шийдвэрийг гаргах хариуцлагыг хүн өөрөө хүлээх нь хамгийн чухал юм. Харин одоо жижиг бизнесүүдэд том боломж гарч ирлээ. Хиймэл оюун ухаан болон өгөгдлийн шинжилгээ нь өрсөлдөөний талбарыг тэгшидгэж, хязгаарлагдмал нөөцтэй компаниудад ч үр дүнтэй ажиллах боломжийг олгож байна. Энэ нь уйтгартай ажлуудыг автоматжуулж, бүтээмжийг эрс нэмэгдүүлнэ. Тэгвэл ирээдүйд бэлэн байхын тулд яах вэ? Юун түрүүнд ажилтнуудаа хөрөнгө оруулалт хийж, дижитал хувьслыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жишээлбэл, автоматжуулсан систем нэвтрүүлснээр зардлаа дунджаар 20% хэмнэх боломжтой. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг disruptor.monster вебсайтаас уншаарай. Дараагийн 7 хоногт уулзцгаая. Биднийг дагахаа бүү магтаарай.